За тэгээ сайн байцгаана. Тэгээд өмнө бичлэг дээр хэлснээр эсвардуудыг яаж авах вэ гэдэг бичлэг маань явах гэж байна. За энэ удаагийн бичлэгийн дээр болохоор Жинүүгийн сэлнийг авна. Жинүүгийн 2 сэлнийг хоёулыг надад юу хэрэгтэй тэгээ ямар босс яаж яадаг гэх тэр одоо квиз дээр нь одоо харуулад явна. За энэ дээр 15 сая димэж гэж байгаа. Энэ болохоор би өчрөнд ойлгосон. Босс дээр очиад өөртөө димэж авахаар байгаа. Энэсний хүнс зодуулаад тэгээд зодуулсан димэж нь 15 сая хүрэх хэрэгтэй байгаа шүү. За хоёр дахь квиз 750 FPS. За би энийг таад хэрэг болж магадгүй гэж хэлээд өгье. За Шинжуку Айланд дээр ирээд энэ хоёр талаа 5 байгаа. За одоо энийг ингэж тоглож жагаад энэ хавцаа ирж байгаа л. За тэгээд Сигээ стадын дараа гарчих. Мэдээж Жимснийхаа статыг нэмэх хэрэгтэй. За 83 гэх 483. 93. За ингээд ер нь маш хурдан биелүүлчих юм шиг. За дөрөв дэх квест энэ нь болохоор 10 тоглож бас тастай. За тэгээд эхний аралтыг биш одоо ямар ч хамаагүй аралт дээр ирээд шинэ аккаунт нээгээд ч юм уу эсвэл найзраа туслах болно. За тэгээд гол нь энэ дахин төрдгөө идэвхжүүлсэн байх хэрэгтэй шүү. За тэгээд ингээд маш ингээд амтгаа 10 хийлгэж. За сүүлийн квест нь болохоор 15 удаас хоол хаатрыг хүсэх хэрэгтэй байна. За энийг болохоор Sailor Island гээд газар төрдөг байгаа шүү. За тэгээд энийг устгачаад сервер хоббигээд өөр серверээс ороод ингээд устгаад маш амархан биелүүлэх болдог шүү. За ингээд хоол хаатраа устгахжсэн чинь ингээд найз чинь байгаа. Тэгээд байнгын найзгаа сервер ороод ивэл за Sailor биш рүү гарч аваад доотлолт нь сервер гээд байна. Сервер дээр дараад дахиад нэг жоохон доош нь болохоор энэ Ascending гэдэг нэг Ascending болоод тэгээ хүссэн сервер рүү орж байгаа шүү. Ингээд найз маань байхгүй. За энд ингээд сооло хантар байхгүй байна. Дахиж гарлаа. Ингээ гараад ирнэ. За ингээл энэ гих мэтчлээ ингээд хийгээд иж болно шүү. За квест бүрэн биелүүлснээр дараа буцаад сооло хантар дээр ирээд за тэгээд сэлмэ авчиж байгаа шүү. За одоо дараач нь болохоор монорч авнаа. Жинүүгийн V2 гэдэг баха. Хэдүүлээ энэ дээр данжин дээр очих хэрэгтэй. За данжин айлан дээр ирээд одоо энд харагдаж байгаа барилгын дээр гараад энэ Shadow Monarch гэдэг юу NPC маань. За эндээс Shadow King of Shadows гэдэг тайтл авах нь. За тэгээд Solo Hunter гэдэг одоо энэ sword маань мэдээж байх хэрэгтэй. Тэгээд Monarch Core 10 ширхэг хэрэгтэй. Monarch Essence 5 ширхэг, Kamish Dagger 2 ширхэг. Тэгээд за энэдгээ мэдээж ойлгомжтой бүгдийг боссоос унгаа. За энэ маань энэ доор Double Dungeon гэдэг байгаа. За эндээс ороод 5 10 15 гэдэг юун дээр wave дээр боссод гарч ирнэ. За орж ирээ та эндээс хүснээрээ яаж болно? Аль нь чамайг сонгож болно. За эндээс мэдээж дээшлэх тусам унах магадлал нь өндөр болно. За айтмууд маань бүгд цугларчлаа. Одоо Shadow Monarch чаавь. Shadow Monarch. За хэдүүл явж AP skill-ийг нэцгэр. За Shadow Monarch-ийнхаа AP skill-ийг активдэг ардыг хэсэгж авдаг шүү. За эхний квест нь болохоор 10 ширхэг удаа Double Dungeon дээр hard юм уу extreme mode дээр яах вэ? Мод гинэ. Extreme дээр хийнэ. За quest 2. Энэ маань Clan Hero-оос сонж байгаа шүү дээ. За надад байгаа. Ингээд quest хийж. За энэ 3 дахь даалгавар нь яах вэ гэвэл одоо Double Dungeon руу ороод Soldier гээд Shadow Soldier гээд тийм сүүдрийн цэргүүд рандом маягаар унж ирнэ. Одоо нэг тоглолтын дээр гарч ирэх заавал гарч ирнэ гэсэн юм байхгүйгээр
рандомаар одоо hidden wave явж чамаа гэдэг тэрний дондоос нэг рандомаар л гарч ирдэг байгаа шүү. Ийм амархан нэгтэй болчлоо. Монор ч бүх квестийг биелжлээ. За одоо шоп квестээр солоо. Тэгээд ийм байна. Тэгээд солоо болоо шатан монор чирээ sword бас давгал спорт. За тэгээд энэ sword-ийн item-ыг авъя гэж бодож байгаа юм байна. Надад item нь зөндөө байна. Тэр сүүлийн quest-д бас нэлийн чанга байна. За дараагийн бичлэгээр уулзцаа. За тэгээд баяртай.